За та бүхэндээ дараагийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ бол Forever компани Plus буюу тархины тэжээл. За энэ их мундаг бүтээгдэхүүн байгаа. Яагаад тэгэхээр монголчуудын ихэнх хүмүүс одоо тархины судасны нариуцалтай, цагаасаа эрт одоо тархин одоо хөшөрцөн юм аа мартдаг, сандаг. За тэгээ их стресстэй ажиллаж байгаа, ачаалттай ажилладаг учраас залуучууд ч гэсэн бас барьсан тавьснаа мэдэхгүй залуучууд байгаа шүү дээ, тий. Бас хэлэхэд хөгшин хүмүүс л одоо илүү матамхай болцсон байдаг гэж бас ойлгоцох болсон байна. Тэгэхээр энэ тархины судасны нариуцлыг эмчилж өгдөг тархины тэжээл гэж ойлгож байна. За тархины судасны цусан хангамжийг сайжруулснаас хялгасан судаснуудад тэжээл өгч чаддаг. За энэ бүтээгдэхүүн байна. Зэр нь энэ бүтээгдэхүүнийг ууснаар ой тогтоол сайжирч, ажиллах чадвар сайжирч, оюун ухаан тогтоол сайжирч, тархи болон зүрхний үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. За энэ бүтээгдэхүүнийг бас өөр ямар хүмүүс сууж болох вэ гэхээр мэдрэлийн ядаргаанд орсон. За унаж татдаг өвчтөй байт юм уу тий. За хөвгчлөлтийн үеийн эмгэг өөрчлөлтүүдэд дуудаг байх нь. За сэтгэл санаа тавгуудад байгаа хүмүүс бас сууж болно тийм ээ. За тийм хүмүүс энэ байдаг шүү дээ тийм ээ. Нэг жоохон стресс орох гэдэг хүмүүс байдаг. Тэр үл ажилласаа болж байгаа бас тархинд гоё хүчил төрөгчийг савчихгүй байгаа талбартай. Тэгэхээр манай бүтээгдэхүүн бол тархинд хүчил төрөгчийг нэмэгдүүлж өгдөг юм байх нь. За хамгийн мундаг заалтал судсыг өргөсгөн цусны өтгөрөлтийг бууруулснаар цусны бөөгнөрлийг багасгана гэсэн залттай. За цус өтгөрөх, бөөгнөрл, тромб үүсэх, тархины болон зүрхний шигдэс үүсгэх сэргийлнэ гэсэн ийм бүтээгдэхүүн байна. За нэг ширхгээр өдөрт 2-3 удаа ууж болно. За энэ сарын хэрэглээ байгаа. За хамгийн одоо нэг сөрөг агаар ууштай залт байгаа. Тэр нь бага насны хүүхэд буюу харахад хүнд хэлбэрийн илэгний хатвар сериостэй хүмүүс болгоомжтой хэрэглээрэй л гэсэн залт байгаа. Бусад хүмүүст бол ямар нэгэн асуудал сөрөг залт байхгүй. Ийм ургамлын гаралтай бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах чадчихарэ. Үр дүн буюу үнэн бусад мэдээллийн ургамал орцсныхын талаар мэдээллүүдийг танд хүргэж болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.